гэж мэгэл явна. Бүгдээ сайн уу шинжлэхтэй тавтай морил. За өнөөдрийнхөө бичлэгээр болохоор бүгдээ What's in my bag гэсэн видео хийцгээе. Тэгээд ялангуяа яг амгайхаа оюутны хувьд яг юу яаж явдаг талаар тайлд харуул гэж бодлоо. Гэтэ энийг амар бас ялгаатай тийм зүйл бараг байхгүй хаа. Тэгээд ч гэсэн бүгдээ үзцгээе. Би болохоор энэ үргэлж өгч явдаг. Тэгээд бас нэг хажуудаа үрдсэн байдаг шүү дээ. Тийм зүүн хий бас голцсон үрдэг байхгүй юу. Гэтэ тэрийг өөрөөр ингээд мөр амар үддэг. Яа тэгэхээр ер нь би ингээд цонхонд амар хэмжирж явдаг. Тэгээд өрөөж төрөх юм бол арай нэг мөрөн дээрээ тийм гайгүй ачаатлыг өгдөг байгаа. За тэгээд мөн дээрээс нь болохоор бид өрөөчнээс гадна ийм tote bag би авч явдаг. Тэгээд энэ дотор болохоор ерөнхийдөө месси хувцас хийгээ авч явдаг байхгүй юу. Өрөөчнд багтгүй юм. Тэгэл нэг ачаатай тийм шиг явдаг шүү дээ. За эндээс нэг хэлбэрээр хэлцгээе. За ингээд нэгээд хамгийн түрүүнд мэдээж маск. Амны маск байгаа. Тэгэд энэ нь болохоор ер нь гадаа ингээд амар их утаатай өглөө илрэлт ингээд бит утаа штэ. Тийм болохоор тэрэн зориулдаг мөн дээрсэн бидэд нөх хичээл дээр айгүй их имлэг рүү тасаг руу ордог. Тэгэхээр бас нэг ийм урьдчилан сэргийлэх байдлын үднээс бидэд бүгдээрээ ийм амны хаалтыг зүүдэг байгаа. Нэг удаагийн маск бас авч явдаг. Тэгэд ийм маск одоо миний зөвхөн явж байгаа юм ийм маск вэ. Тэгээд араас нь болохоор сентол юм жижигэн байрлал илүү амар байдаг. Тийм мөн дээрсэн бид нар чинь дандаа гараа ариутгах хэрэгтэй байдаг. Сентол яаж сэлбэдэг жижигхэн илүү айтайгаа санагдаад ийм тасан. Тэг ус амар олон шигтэй юм билий. Энэний хайцаг байгаа. Энэ удаг витаминууд байна. Тийм өвчин намдах юм толгойн юмнуудыг бас ер нь авчдаг. Зүгээр юм зөв арц сколол хаяа витакрит авчдаг. Өглөө өдрөл ялангуяа амар хүүтэн тэг халуун умаар санагддаг. Тэгээд дээрэс нь ханаа томноос бас сэргийлэх үүднээс ер нь бол юм арц сколол авчдаг байгаа. Тэгээд ийм жижигэн тэмдэглэлийн дэвтараас авч явдаг. Тэгээд халаадныхаа карманд хийчих юм бол бас илүү амар байдаг. Яа тэгэхээр энэ том дэвтэр авч байгаа тэгээд бичгээр аюу хэцүү төгөхгүй юу. Тэгэхээр энэ жижигэн юм хэрэгтэй төсөв нь бол бичээд ингээ явчихдаг баг. Тэгээд энэ хэсэг ингээ дуусчих жаа байна. За одоо доод хэсэг рүү орцгоо. Энд ч болохоор ерөнхийдөө голцоо миний юм нөгөө нэг бичиг хэрэг юмнууд гэдэг гэх юм уу. Ингээд нөгөө нэг пенал авч явахаар би ингээд пеналанда амар олон юм авч яддаг байхгүй. Тэгэхээр ингээд бүр цүн хөлөө хүнд болчихдог. Тэгэхээр ингээд ер нь бол хуваагаад яг хэрэгтэй юмудаа авдаг. Тэгээ энэ болохоор штрик, туз штрик. Тэгээд ийм тодруулагч амар хүчтэй амар цааснууд. Тэгээ энэ болохоор нөгөө нэг одоо ингээд хурдуулаад зурдаг мөнгөгүй ийм цаас байгаа. Тэгээд энд болохоор ингээд бах үзэгнүүд байна. Энэ болохоор дуусчих. Сая лекц ороод бичиж дуусгасан. Тэгээд энэ хоёр бас үзэг байна. Тэгээд энийг болохоор нөгөө нэг юу яа ном ингээд уншин штэ. Тэнгүүд ингээд доогоор ингээд тэмдэглэх юм байх юм бол ингээд ярихаа зурчаар энэ аягүй гоё идэг. Тодор юм тодруулах гэж гондургуу. Тэгээд дэгээ зөө явж нэг яа яаж байгааг бол мэдэхгүй. Зөв миний нөгөө нэг цүнхний ялк. Тэгээд юм гаа. Тэг би ерөөсөө энэ нөгөө гааг болохоор ерөнхийдөө нөгөө жимсний амттай байдаг шүү дээ. Тимийг ер нь бол авах дурггүй. Яа тэгэхээр амар гоё амттай чихэр шиг амттай болохоор амар хурдан тусгаж байгаа гээд тэг яг юм зүгээр цэвэр гаа. Энийг болохоор манай нэг таньдаг хийж надад бэлгэлсэн. Тэгээд энийг ерөөсөө би гадуур хаяа болохгүй байгаа. Тэгээд энэ ер нь бол бараг туссан. Тэгээд шин запас. Баллуур байна. Тэгээд энэ хэсэг дуусчлаа. Одоо болохоор хоёр хажууд руу орцгоё бүгдээрээ. Энэ талд нь болохоор гутлын тос гутал арчигч. Зөв нэг тийм юм байна. Тэгээд бах уулавчнууд байна. Яа тэгэхээр бид нар нөгөө нэг гимлэг дээр бичиж харахаар үүднээс нөгөө дотгошоо орж бидэд нөгөө хувцас илдэг. Хувцсны өрөөрөө. Тэгэхээр тэр хооронд бас нөгөө нэг үйлчлэгч хичнэрийнхаа хүч хөдөлмөрийг нь хүндлээд тэгээ бидэд юм улавч өмсөж юу нэлээ ордог байгаа. Ялангуяа өвөл ингээд амар муухай шавартай байдаг штеп. Нөгөө талд нь болохоор бас би зүгээр нөгөө нэг энэ экос амар айтайхан жижигхэн юм салгаад байдаг штеп. Тийм болохоор навчдаг. Эсвэл л нөгөө усны савтай явдаг. Заримдаа устай явдаг. Юу нэг айгүй устай явдаг. Байгаа. Том сэдвээр орцгоо бүгдээрээ нээлээ. Миний дор карт холоо явж гин. Энийг ерөнхийдөө карманда авч явж агаад тэнгүүтээ хичээлж болохоор зөвхөн ичтэй. Тэгвэл айгүй алга болгоод байдаг байхгүй юу? Тэгэд энэ болохоор манай гэрэн төлхөөр
тийм манай холбооны ийм хөрхөн манай дүүнэрийн бэлгэлсэн ийм бүрэн дэлгүүрийн яс байгаа. Тэгээд энэ талд нь болохоор ингээд карт март үнэмлэх. Ингээ манай сургуулийн үнэмлэх. Гэтэ энэ удаа хаш нэр шигч. Тэгээд тиймэрхүү энэ тэгээ нөө цээж зураг байна. Энэ 10 жилдээ авахгүйсэн цээж зураг байна. Энэ болохоор нэгдүгээр курстай авахгүйсэн зураг байна. Энэ яаралтай үед ер нь бол хэрэг бол одоо ямар нэгэн зүйлийг карт захиалах ч юм уу, намын сангийн үнэмлэх ч юм уу захиалахад хэрэг болдог. Цөм дотор ийм хоёр бас жижиг халаас байгаа хгүй юу. Тэгээд энэ нь болохоор нэгтлэн миний утасны цэнэглэгч байна. Тэгээд нөгөө талд нь болохоор манай холбооны одоо үнэмлэх гэх юм уу, нэйн таг гэх юм уу. Тийм юм байна. Энэ болохоор миний нэгдүгээр курстэй авахгүйсэн зураг. Сармаас тийм гарч ирж байна. Тэгээд миний өнөртөө ус байна. Нөгөө нэг томыг авч явах гэхлээр айгу хүнд байдаг шүү дээ. Тийм болохоор жижигнийг нэг аваачтیں۔ Амар. Тэгээд ер нь гэхдээ хичээл дээр нэг амар өнөртөө ус мөстэйч өчтдөггүй юм аа. Яг тэгэхээр ямар нэгэн одоо юм астмтай ч юм уу тиймэрхүү байх юм бол ингээд астм сэдрэх айгу басалтай байдаг. Кошлог байна. Кошлог нь болохоор амны цацлага энэ нөгөө нэг би нөгөө энэ гаагаа олохгүй байхгүй юу. Тийм болохоор ийм цацлага гарсан. Ер нь би энэ гэхдээ их амар туртай биш л дээ. Гаа идэж бол амраа тий. Тэгээд ер нь бол тэрийг орлуулж байгаа. Уралны одоо баалам кимогос. Тэгээд шүтний сэц дотор нь флоснууд байгаа. Тэгээд усны сам том сам авч явах гэхлээр амар томдод болохоор юм зүгээр жижиг сам авч. Эрэгтэй хүний сам шиг. Тэгээ хоёр урлын бодог байна. Гарын тос. Тэг миний гаранд ер нь тоснууд амар ашиг өгдөг заяа. Тэгээд ер нь биомонгийн тослохоор ямарсан зүгээр хатдаг. Юм таалагддаг байна. Тэгээд төл байна. Нүдний тусалга, минууд аяг хуурашаад байгаа. Тэгээд сормосны сан байна. Хамсны утга. Emergency үед гэдэг байна. Бид хэд ч нөгөө нэг ер нь бол хамсаа угуулж болохгүй. Тэгэхээр заавал нөгөө нэг хамсаа авсан хэрэгтэй байдаг. Тэгээд юм яаж мэдхүүдээ тий заримдаа ингэ жоохон ус авах мартсан ч юм уу тийм үед бол гэл хамсаа авах хэрэгтэй. Тэгээд юу болж байгаа. Үзэг өнгөнгийн үзэгнүүд байгаа. За тэгээд ном уншиж байгаа юм бол ийм ном авчдаг. Тэгээд бодол хурцс ясд муу юм байна. Тэгээд мэдээж халаад ингэ уулан тэгээд ивхэд аваад. Эм муу яаж юм бэ? Мэдээж хичээлийн дэвтэр байна. Тэгээ би ер нь бол нэг дэвтэр авч явдаг байхгүй юу? Одоо нэг салдаг. Хуудастай дэвтэр ашигладаг. Энэ аюу амар юм аа. Дуур нь бас нэг хичээл бичих юмнуудыг нэмэх болохоор амар байдаг. Тэгээд хичээлүүд нэг хичээл ингээл авч дуусчих дараагийн хичээл авахгүй. Ингээд хичээлүүд бүгдээр үргэлжлээд ингээд ордог болохоор ер нь бол ингээд нэгээр ингээд багцлахад амар байдаг. Тийм байна. iPad. Ер нь iPad аягүй ашигладаг ном унших ч юм уу эсвэл тэмдэглэл хөтлөх зүйлээр iPad аягүй ашигладаг. Тэгээд iPad-ний цэнэглэгч байна. Би заримдаа болохоор лаптоп авч явдаг. Тэгтээ ер нь нэг авч явдаг юм дөө хаяал авч явдаг. Миний цүнхэн дотор байгаа зүйлс ингээд дуусчлаа. Түрүүн хайлт харуулсан төвд байг байна. Тэгээд төвд байгийн дотор болохоор бас энэ ууттай миний хэсэг байна. Тэгээд малгай нь болохоор карвандана. Тэгээд дахиад нэг гэртээ миний готл. Гэтэ би крокс ал сүлийг өмсөхгүй чандараад засахгүй. Эсгийн готл өмсөж байгаа. Тэг ингээд нэг муухай болохгүй гадуур нэмүүлж хийсэн. За тэгээ ер нь хичээлдээ яг иймэрхүү зүйлсийг хэл авч явдаг. Тэгээ ер нь бол жоохон ов шигтэй явдаг. Төрлийн хүн дадлага эхлэхээр энэ дотрын хичээлүүд орох юм бол мэдээж цагнуур юм мэдээж орох байх. Тэгээд даралтны аппаратаас нэмэж орно. Гэж мэгэл явна. За нэг иймэрхүү л эндөө яг юм хэрэггүй гэсэн зүйл ер нь бол нэг байдаггүй. Тэгэл ингээл яг жоохон жижиг гэнүүд хийсээр л цөөхөр ингээл амар хүнд болоод тэгээ ер нь өвөл мөвөл ингээд цөөхтэй явах аягүй хэцээдэг. Бүр ингээд мөрчлээд, хуйн хөөрөөд ер нь жоохон хэцүү байдаг шүү.
За тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт исэн бүгдэнд нь баярлалаа. Тэгээд надад бас сануулгах ч юм уу тиймэрхүү зүйл байх юм бол коммент секторт тэгээрэй. Баяртай.